За цам арга тавилгын үйлдвэр маань жилдээ 4 удаа буюу улиралдаа 1 удаа сайн үйлсийн аяны хүрээнд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зорилтод бүлгийнхэндээ зориулаад сандал, ширээ, хувцсны шүүгээ, номын сангийн тавир гэх мэт өрөө цэцлэгаанд шаардлагатай байгаа хэрэгтэй зүйлсийг өөрсдийн зүгээс сандаг болгож хүлээлгэж өгдөг. За тэр болгон бид мэдээлэл тавиад яваад байдгүй зорилтынхаа хүрээнд танилцсан түүний эргэн тойронд шаардлагатай байгаа тусламж дэмжлэгүүдийг үзүүлдэг. За энэ уламжлал маань анханасаа үйлдвэр байгуулагчнаас хойш их бага хэмжээгээр өөрсдийнхөө боломжинд тааруулж тавилгуудыг хүлээлгэж өгдөг байсан бол сүүлийн 1-2 жилд аль болох дөрвтэй том тавилгануудыг хийж эхэлсэн байна. За жишээлбэл 17 дугаар сургуулийн тамирын багш нарын өрөөнд номын сангийн тавиур, гадаад хэлний тэнхимд оюуны ирээдүйн сургуулийн номын сангийн тавиур, за нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмчийн өрөөнд нь шүүгээ, ширээ гэх мэт тавилгуудыг хүлээлгэж өгсөн. За энэ удаа 5 дугаар цэцэрлэгийн баг болон ахлах 2 бүлэгт хувцсны шүүгээ болон локерыг хүлээлгэж өгсөн байгаа. За хамгийн гол нь цавуулгын агуулмж маш бага, энэ ойл стандартын солонгос автангаар урьдчилж байгаа бөгөөд энэ нь сургууль цэцэрлэгийн насныхан зориулсан дэлхийн стандартад нэгдсэн технологиор хийгдэж байгаа гэсэн. За мөн бидний дараачийн очих газар бол нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт буюу нэрэн скрининг хийх өрөөгөө бүрэн тогтжуулахаар нэгдсэн эмнэлгийнхээ эмч болон ахлагуудтай уулзаж зөвшөөрлийг авсан байгаа. Цаашид энэ уламжлалаа орхигдуулахгүйгээр тусламж дэмжлэгүүдийг шаардлагатай газрууд нь үзүүлсээр байх болно. Технологи брэнд маань нийгмийн хариуцлагын хүрээнд манай цэцэрлэгт маань таарны хаалт, тавиур, тэгээд дээрэс нь галт тавилга хийж өгсөн байгаа. Тэгээд та бүхнийхээ хамт олонд ажлын амжилт хүсье. Манайх болохоор ангийн маань зай талбай маш бага. Тийм болохоор ингээд таарны хаалтаа ингээд тавиур болгоод ашигласан болохоор хүүхдүүд маань нөгөө сурах нөхцөл орчныг маань илүү их сайжруулж өгсөн байгаа. За тэгээд таарны хаалтыг ингээд шийдснээр хүүхдийн аюулгүй байдал, сурах орчныг илүү их тохилог болгож өгсөн.